Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотно 2023 оны 9-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд ээлжид чуулга уулзалт Номхон далайн дамнасан доктортой байдлын яриа хэлэлцээ 2023 эрчим хүчний аюулгүй байдал сэдвийн хүрээнд болсон. 7 орны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтыг Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн Аз Номхон далайн судалгааны төв Ван Ги Мун санд хамтран зохион байгуулж, Монгол улсаас Монгол улсын их хурлын дарга Зандан Шатар, улсын их хурлын гишүүн Уулуурхай хүнд үйлдвэрийн сайд Ганбаатар, улсын их хурлын гишүүн хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Булган Туяа, улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ нар оролцсон юм а. Монгол улсын их хурлын дарга Зандан Шатар чуулга уулзалтын 1-р хэсэгт тавьсан үндсэн илтгэлдээ цөмийн, байгалийн хийн, метан хийн, ус дүрэгчийн гэгчлэн эрчим хүчний шинэ их үүсвэр, технологиудын хүчин чадлын хувьд зохистой байдлыг тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. Иймд эдгээр салбаруудад хамтын ажиллагааг идэвхжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэхин зэрэгцээ ногоон технологид шилжих зорилтыг нэн тэргуунд дэвшүүлж байгааг тэмдэглэсэн. Мөн салбар хэлэлцүүлгүүдэд панелистаар улсын их хурлын гишүүн асан, уур амьсгалын ногоон сангийн гадаад хэрэг хариуцсан захирал оюун, улсын их хурлын гишүүн асан Мичал сан төрийн бус байгууллагын тэргүүн Ундраанаар ажилласан билээ.